Сайн байцгаана уу? Дэлгүүн зөвлөн шинэ бичлэгийг маань үзэж байгаад маш их баярлалаа. За юуны өмнө бичлэгээ эхлүүлэхээс өмнө та бүхнээсээ нэг зүйл хүсье. За би он дуусахаас өмнө 3000 даагчтай болно гэж зорж байсан бол одоо хэдийн 3000 хүрчихсэн байгаа учраас он дуустал 4000 subscribersтай болно гэсэн зорилт тавьсан байна. За энэхүү зорилтод маань хүрэхийн тулд та бүхнээсээ тусламж хүсэх гэсэн яг одоо хэрвээ та намайг дагаж амжаагүй байгаа бол доор гарч байгаа улаан товчон дээр дараад subscribe гэдэг товчийг дараад тэгээд надтай нэг дээрээ за мэдээж хажуу талд жижигхэн хонх гарч ирнэ. Тэн дээр дарах юм бол шинэ бичлэг орох болгонд танд мэдээлэл очих болно шүү. Бичлгүүдийг маань тогтмол үзэхээс гадна Instagram дээр минь заавал дагаарай. Ягаад гэвэл би өдөр болгон шинэ асуулт хариултууд болоод санал асуулгуудыг маш их явуулдаг болсон байгаа. Тэгээд сонирхолтой санал асуудалгууд маш их байдаг. Та бүхэн орж сонирхаарай гэж хүсье. За өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэнтэйгээ хамтдаа хувцсныхаа шүүгийг цэвэрлэх болно. Ерөнхийдөө бол би хувцсныхаа шүүгээндээ хувцснуудаа эмх цэгцтэй байлгахыг хичээдэг. За үүнээс гадна Marie Kondoгийн аргаар хувцснуудаа эвхэж ингэж жижиг зайд бүх хувцснуудаа багтаахыг хичээдэг байгаа. Гэхдээ сүүлд болохоор би нөгөө the home edit гэдэг нь шүү дээ. Тэрийг үзээд хувцснуудаа өнгөөр нь ялгах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл дээр илүү эмх цэгцтэй харагдах үзэгдэх байдлаасаа гой байх боломжтой юм байна гэж бодоод тэгээд яагаад энэ хоёр аргыг хооронд нь хослуулан нийлүүлж болохгүй гэж бодсон л та. Тийм учраас өнөөдрийнхөө энэ бичлэгээр Marie Kondoгийн арга болоод The Home Edit-ийн аргуудыг хооронд нь нэгтгсэн өөрийнхөө хувцсны шүүгийг та бүхэнтэй танилцуулъя. За энэхүү бичлэгээс харж байгаах миний цүнхний тасаг бол нилээдгүй замбраагүй байгаа. Ер нь бол цүнхнүүдээ дээрээс нь овуулаад тавьсан байгаа. Тэгэхээр энэ цүнхнүүдээ хамгийн түрүүнд зэгцлэнэ гэсэн надад зорилго байна. За үүнээс гадна миний үлгүүрний хэсэгт болохоор охины мань хувцснууд бас хамтдаа байгаа. Тэгэхээр охиныхоо хувцснуудыг бас тусад нь ялгаад тэгээд өмсгөө хувцснуудыг нь далт хийгээд өөрөөр хэлэх юм бол зуны палажнуудыг нь далт хийгээд яг таарж байгаа өвлийн хувцснуудыг нь тусад нь өөр газар хийгээд энэ шүгээгээ зөвхөн өөртөө зориулсан үлгүүр болгохоор шийдлээ. За тэгээд мэдээж айл болгонд гудас, давуу гэхэд хаана хийхээ мэдэхгүй запас юмнууд айгүйх байдаг. Тэгээд энийгээ өнөөдөр би хувцсныхаа шүүгэнээсээ гаргаад орон доороо айгүй гоё ивхэд удлаад тэгээд далт хий гэж бодлоо. Ерөнхийдөө бол зарим гудснуудыг нь өдөр тутамдаа угаасаа ашиглахгүй шүү дээ. Ер нь бол жишээ нь хүнжил гудсын даавуугаа гэхэд 7 хоногт нэг солино гэдэг ч юм уу. Энэ том гудснуудыг болохоор зөвхөн ердөө том өрөөндөө бид 3 шалаар нэг хөвтөж байгаа тоглох үедээ гаргаж ирдэг учраас оронд орох юугаа зөгч жагаад тэгээд дотор нь хийчихье гэж бодлоо. За ер нь бол манай хувцсны шүүгээ нийт 3 хаалгатай хэсэгтэй гэх юм уу та. Хоёр талдаа хоёр том нь болохоор үлгүүртэй, голынх нь хэсэг нь болохоор тавиуртай юм байдаг. Баруун талынх нь үлгүүртэй хэсэг нь болохоор тэр чигтээ манай нөхрийнх, зүүн талдаа байгаа үлгүүртэй хэсэг нь болохоор тэр чихээрээ минийх байхгүй юу. Тийм учраас өнөөдөр би зөвхөн өөрийнхөө хэсгийг зэгцэлж янзалж байгаагаа харуулна. Ер нь бол манай нөхрийн хэсэг ч гэсэн би өөрөө зангиануудын бүгдийн өрөөд тэгээд костюм пижакнуудын өнгөөр нь тавьсан байдаг учраас их цэгцтэй байдаг. Гэхдээ өнөөдөр бол зөвхөн эмэгтэйчүүдтэй зориулсан буюу өөрийнхөө хувцснуудыг хэрхэн яаж эмэг цэгцтэй байлгах тухайга та бүхэнтэйгээ хуваалцъя. За харж байгаачлан тавиуртай хэсэг маань ерөнхийдөө бол Marie Kondoгийн аргаар бүх хувцснуудаа эвхсэн байгааг харах боломжтой. Гэхдээ түрүүн хэлсэн The Home Edit-ийн нөгөө хувцсны өнгөний зохицолтолгоо бол ерөөсөө энэ дээр байхгүй байгаа. Би зөвхөн хамгийн дээд хэсэгтээ урт палажнууд тэгээд зуны сарпан гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүдтэй тавиад үүний доод хэсэгт нь болохоор дээгүүрээ өмсдөг MAC, футболк, цамцнуудаа байршуулдаг бол хамгийн доод хэсэгт нь за үүний доод хэсэгт нь бол джинсийн өмд болоод юпг гэх мэтлэн зүйлүүдийг тавиад өмднүүдээ бирүүкөө өмднүүдээ бас хийдэг байгаа. За бүр хамгийн доотлолт нь болохоор нэлээд замраагүй харагдаж байгаа. Энэ дээр болохоор би ер нь бол гэрийнхээ хувцснуудыг ойр зурдаа өдөр болгон авч өмсдөг энэ хувцснуудаа бол байрлуулдаг. За тийм учраас өнөөдрийн миний хамгийн том зорилго маань ерөөсөө цүнхнийхээ шүүгийг цэгцтэй болгоё, үлгүүрнийхээ хэсгийг илүү ойлгомжтой бас өнгөний дараалтай байрлуулъя. За хувцсныхаа тавиурын хэсгийг бас маш зөв харахад шууд хувцаа олохоор байлгаад тэгээ хамгийн гол нь тэр доотлын гэрийнхээ хувцснуудыг байрлуулдаг хэсгээ их гоё цэгцтэй байлгая гэж шийдлээ. За түрүүн би хэлсэнтэй охиныхоо хувцснуудыг өмсгөө байгаа хувцснуудыг нь болоод за зуных нь хувцснуудыг нь далт хийе гэж шийдсэн байгаа. Энэ харуулж байгаа дээл нь болохоор би өөрөө уралсан байгаа. Энэхүү баривч нь болохоор ер нь бол их хүн болоод мэдээж би хамгийн анхных нь баривчийг нь өөрөө урлах зоригтой байсан гэх юм уу та. Тийм учраас хамгийн түрүүнд охиндоо бас анхныхын цагаан сараар энэхүү баривчийг ойж өгсөн байгаа. Тэгээд энэ цэцэгнүүд нь болоод энэ шилб товчийг нь ч гэсэн өөрөө бүгдийг нь хадсан.
За ямар ч тач би гуцнуудаа болон доогоор байсан зүйлүүдээ цэвэрлээд орон доогоороо хийчихсэн. Яг го 7 хоногт нэг ашигладаг зүйлүүдээ орон доороос ингээ авахд нэг төвхтэй байхгүй болов уу гэж бодлоо. За тэгээ үүнээс гадна мэдээж цүнхнийхээ хэсгийг зэгцэлсэн та бүхэндээ үзүүлэхээс бүр тэсэн ядуу хүлээж аюу гоё харагдаж байгаа. За тэгээд миний бол хувьдаа баримтлагдаг өөрийгөө зэгцтэй байхын тулд юу анхаардаг вэ гэхээр хүн ер нь жилдээ дунджаар нэг 10-аад шинэ хувцас барыг авдаг байхаа би тэгж бодоод идэв. Наад зах нь Mac өмд дотор өмднөөс ахуулаад янз янзын юмнууд авлаа гэхэд доор хаяж нэг 10-аад хувцас бол байнга авч байгаа штэ. Тэгэхээр шинэ 10 хувцас авч байгаа бол хуучин 10 хувцсыгаа заавал гаргахыг би хичээдэг л дээ. Гэхдээ мэдээж яг нэг эмэгтэй хүмүүс чинь олон өөр хувцастай байхыг хүсдэг учраас бүх хувцснуудаа бас гаргаж чаддаггүй. Тэгээ ер нь бол ингээ хувцснуудаа ингээ эргэлтэнд оруулаад ах юм бол өөрөөр хэлэх юм бол шинийг авах болгондоо хуучныгаа ингээд хүнд өгдөг ч юм уу хандивлдаг ч юм уу нэг ийм аргаар ингээд буцаагаад гаргаад ах юм бол гэр илүү зэгцтэй байдаг. Тэгэхгүй бол заримдаа бид нэр ингээд тэгдэг штэ гэртээ өмсөх хувцснууд за муутцсан хувцснуудаа гэртээ өмсчийг ингээ хадгалаад ахаар маш олон хувцснуудыг гэртээ өмсөх байдаг. Тэгсэн хэрнээ яг гэртээ яг өмсөж байгаагаа харахаар нэг ганц хоёр хувцас ингээ ээлжлээд өмсөд идэг. Тэгээ саяхнаас болохоор би бүх хувцснуудаа юу н гаргах хэрэгтэй юм байна. Хаях хэрэгтэй юмнуудаа хаяад хүнд өгөх хэрэгтэй юмнуудаа өгөөд ингээ явах хэрэгтэй байна гэд. Тэгээд яг 6 сарын өмнө санагдаж байна. Би бүх цэвэрлэгээ шүүгэндээ хийсэн. Тэгээд ингээд цэвэрлэгээ хийхдээ болохоор ихэнх хувцснуудаа би баг хувцсныхаа 30-40%-ийг нь гаргасан баха. Тэгээд одоо үлдсэн байгаа хувцснууд нь эдгээр хувцснууд байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа нэг хагас жил тутамдаа гэдэг ч юм уу ингээд сэлгээ хийгээд байх зорилготой байгаа. За тэгээд хувцсны шүүгээ маань ямар болсныг харах уу? За яг энэ эрхлэлтүүд болохоор Marie Kondo-гийн аргаар ихвсэн байгаа. Та бүхэн хэрвээ хүсэх юм бол YouTube дээр Marie Kondo гэд хайх юм бол бас хэрхэн хувцас яаж зөв дараалтай эвхэх үү? За үүнийг эргээд бас олоход хэрхэн амархан байдлаар байршуулах уу гэсэн юм зааврууд нь байгаа. Яг одоо болохоор энэ өрцөн байгаа өнгөний цогцолтооны хувьд болохоор би The Home Edit-ээс жишээ авсан байгаа. За эднийх болохоор айгүй гоё нөгөө солонгын 7 өнгөөр хувцснуудыг ингээ өрдөг ч юм уу те ямар нэгэн байдлаар бүгдгээс нь тод руу ингэж өрдөг. Тэгээд миний хувьд болохоор хамгийн гоё санагдаж байгаа юм нь одоо энэ бүдэг ягаан хувцснуудаа бүгднгийн ингээ нэг доор байрлуулах нь яг ингээд шүүгээ онгоолгонгууд аюу гоё ингээд нэг сэтгэл сэргээдийнх гоё харагддаг юм бэлээ. Ингээд ягаан юмнууд нь нэг доор тэгээ наагур нь байгаа юмнууд нь болохоор цагаанаас тэгээ тод ногоон руу ингээд шилжсэн байгаа учраас эдгээр өнгөнүүд нь ч гэсэн аюу гоё тод гэрэлтэй өөдрөг тэгээд яг ер нь харааны төвшөнд миний цамцнууд байрладаг учраас шууд ингээд аюу гоё гэгээлэг санагдчихсан. За тэгээд мэдээж хувцснуудаа аль болох сэлгэлт хийдэг ч гэсэн дээгүүр хувцтай дээгүүр өмсдөг хувцснууд маань маш олон байгаад байна. Тэгэхээр бараа хувцснуудаа яг нөгөө бүдэг ягаан бэж өнгийн хувцсан дээгүүрээ давхарлаа тавьчихсан байгаа. За тэгээд одоо өвлийн улирал учраас өмөднийхөө тасаг дээр болохоор би цагаан болон тод өнгөтэй өмөд болон ипүүнүүдээ цаад игнэндээ хийсэн байгаа. Яагаад тэгэхээр өвлийн улирал эдгээр хувцснуудыг авч өмсөх нь арай бага байдаг. Гэхдээ мэдээж би ажлын онцлогоос хамаарат улирал хамаарахгүйгээр бас тод хувцас өмсөх шаардлага гардаг. Тэгээд тэрийг бас аваад байхад ерөнхийдөө бол эдгээр өнгөнүүд нь цаагаараа байсан зүгээр юм болов уу гэж бодоод тавьсан. Тэгээд наагур нь болохоор джинс өмднүүд, саарал, тэгээд хар хувцснуудаа илүү их тавилаа. За энэ нэгний бол хамгийн дээдлийн буюу нөгөө миний даашинцнууд байдаг хэсэг байгаа. За энэ дээр болохоор би мөн л адил зуны сарпаанууд болоод зуны өмсдөг юм бодинууд гэх юм уу тиймэрхүү зүйлүүдээ хамгийн цаагаар нь хийгээд за мэдээж бас хаяанда нэг үдшилтэд өмсчхөөр бариун палажнуудаа бас цаагаар нь хийгээд наагуур нь болохоор ихэнхдээ зузаан ноосон палажнууд за тэгээд дээрэс нь хар бараан даашинцнуудаа наагуур нь тавьсан байгаа. Илүү их олж харж өмсөхөд арай ойрхон амархан юм болоо гэж бодлоо. За 50-тай хэсгийг бүхэлд нь харах юм бол нэг иймэрхүү харагдаж байна. Доогоор байсан тэр замраагүй нөгөө гэрийн хувцснуудаа маш гоё зэгцтэй болгосон байгаа. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө нөгөө нэг хамгийн ойрхон авах зүйлүүдээ яг нүдний хараандаа байлгах юм бол хамгийн амар өөрөөр хэлэх юм бол би цамцнуудаа олон сольдог гэдэг ч юм уу олон давхарлаж өмсдөг учраас цамцнуудаа яг нүднийхээ харааны төвшөнд байрлуулдаг. За тэгээд мэдээж өмднүүдэд доогоор нь байрлуулад хамгийн дээдлэлт нь даашинцнуудаа байрлуулж байгаа. Манай нөхрийн шүгээний талд болохоор миний нөгөө бүр зузаан өвлийн нос хувцснууд байдаг байхгүй. Тэрийг болохоор би юм үлгүүртэй юм юу гэмээр үлгүүртэй хэрнээ нэг хөөрхөн 50-тай юмнууд байдаг шүү дээ. Тийм юм дотор ингээд ороогоод хийждэг. Би бичлэгийг харуулъя.
За тэгээд мэдээж цүнхний маань хэсгийг харахыг тэгсэн ядаа хүлээж исэн байх. Одоо ингээд шүүгээ онгоолгохоор хамгийн түрүүнд цүнхнүүд маань бүгдээрээ ингээд над руу хараад байж байгаа. Ерөнхийдөө бол би нөгөө том цүнхнүүдээ босоогоор нь тогтоохын тулд дотор нь дахиад өөрийнхөө цүнхнүүдийг хийцэн баггүй. Тэгэхээр нэгдүгээрт ингээд том цүнхнүүдээ дүүргэж өгөөд хоёрдугаарт босоогоороо тогтож янз бүрийн нөгөө хэлбэр галбарын алдахаас нь хамгаалаад ингээд хийчихлээ. Тэгээд бүр одоо нөгөө ойр зур яг өдөр тутамдаа байнгын үүрдэг жижиг цүнхнүүдээ урдуур нь авсан. Яг одоо ингээ харсан чинь надад жижиг цүнхнүүд ерөөсөө юм гэгээлэг өнгөтэй байдгүй юм байна. Хамгийн сүүлд байсан бүдэг цэхэр өнгөтэй цүнхээ болохоор би дүүдээ өгцөн. Тэгэхээр одоо 2 хар цүнх тэгээ нэг юм материалстай ногоон саралтай цүнх байгаа юм байна. Тэгэхээр ер нь надад бэлэг авч өгч байгаа хүмүүс байх юм бол бодно дээ. За харин үлгүүртэй хувцснуудыг мань харах юм бол одоо өнгөө бүдгээс нь тодроо байлгахыг би айлуулах хичээсэн. Хамгийн ихэнд цагаан тэгээд ийм шаргалдуу байж байгаа бүдэг цэнхэр, тод цэнхэр, за тэгээд саарал тэгээ харлуу бол шилцсэн. Тэгээ мэдээж миний энэ улбар шар өнгөтэй пижак гэх юм уу да. Тэгээд нэг улаан цамц байдгийн. Тэгээд тэднэр маань болохоор би ер нь ингээд яг гадуур дээгүүр өмсдөг хувцсан дээр тод өнгөтэй юм айгүй ховор өмсдөг юм байна гэдгээ яг сая хувцас янзалж байхдаа анзаарлаа. Ихэнх нь ер нь бол бүдэг цэнхэр өнгөтэй эсвэл хар өнгөтэй л байна. Тэгээд тийм учраас ер нь дараагийн удаа илүү өөр одоо улаан гэдэг ч юм уу шар гэдэг ч юм уу тиймэрхүү тод өнгөнүүдийг авъя гэж бодлоо. Тэгээ ерөнхийдөө бол ингээ хувцснууд ажигттай байлгах юм бол бас өөрт нь ямар хувцс байдгийн байна, байдгүй юм байна, ямар өнгөн байдгийн байна гэдгээ бас илүү их анзаарч харах боломжтой. Тэгээ өнөөдөр миний шүүгийг янзлаад бас та бүхэн өөрийнхөө шүүгнүүдийг ч гэсэн янзлах тийм хүсэл мотивац төрсөн болоо гэж бодож байна. Marie Kondo болон The Home Edit-ийн Instagram хуудсуудыг би доор тайлбар хэсэгт оруулъя. Та нар тэгээд ороод дагаарай. Айгүй гоё бүтээлчээр тэгээ айгүй гоё өнгөлөг хөтэлдэг тийм учраас заримдаа бас ингээд инстаграмаа гүйлгээд байж итлэх гоё зураг гараад ирэнгүүт ягаад ч юм гэрээ цэвэрлэмээр ч юм шиг ягаад ч юм хувцснуудаа гоё зэгтэлчмээр ч юм шиг санагддаг. Тийм учраас бас ингээд өдөр тутамдаа жижиг сажиг зүйлүүдээс мотивац авахын тулд эдгээр бас хаягуудыг дагаарай гэж хүсье. За үүнээс гадна видеоны эхэнд би та бүхэндээ сануулж бас гуйсан байгаа юу вэ гэхээр миний инстаграм болон YouTube суваг дээр заавал дагаарай. За ингэснээр миний одоо энэ ондоо багтаага 4,000 сабскрайбертай болно гэсэн зорилтод та бүхэнд одоо хүрэхэд минь туслах юм шүү. Өнөөдрийн видеог та бүхэндээ маш их баярлалаа. Би багч болон урам зориг өгөөд мотивац өгсөн болов уу гэж найдаж байна. Дараагийнхаа видеоор уулзцгаая. Баяр таа.